Хөх тэнгэрийн аялгаа. Сонсогч та бүхэндээ өдрийн мэнд хүргэж Хөх тэнгэрийн аялгаа нэвтрүүлгээ эхлэж байна. За дуу хөгжмийн энэ нэвтрүүлэгтээ бид дуунууд сонсгож, дууны уран бүтээлчдийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа. Энэ нэвтрүүлэг маань Монголын радиогийн 70 жилийн ойд зориулагдж байгаа гэдгийг сонсогчид маань мэдж байгаа байх. Тэгэхээр өнөөдрийн зочин уран бүтээлч бол Нацаг Доржийн болон Монголын үйлдвэрчний эвлэлийн шагналтай сэтгүүлч, яруу найрагч Данзангийн Нима юм аа. Монголын радиогийн уран зохиолын нэвтрүүлгийн албаны даргын ажлыг ашиж байгаа. За ингээд юуны өмнө танд радиогийн 70 жилийн баярын мэндийг хүргэж нэвтрүүлэгт маань оролцож байгаад талархлаа илэрхийлье. За баярлалаа. Таны олон сайхан дуу сонсогчдод хүрч цөөнгөө дуу бас зохиолын дууны наадамд маань хит болж байсан л да. Тэгэхээр одоо Налгар намрын уянга гэж Налгар намрын уянга хөө гэд тэ энэ сайхан дуу сонсогчдод хүрэх гэж байгаа юм л да. Тэгээд зөрүүлээд энэ дуу яаж төрсөн тухай сонсъё гэж бодож байна. За сайхан байна. Налгар намрын уянга гэдэг дууг энэ дууны тухай ярихад бол Монголын ар айдад орж байсан залуу сайхан нас маань бодогдож байна. Ягаад гэвэл Монголын ар айдад би 1980 онд орсон. Тэгэхээр энэ дуу бол одоо тэр үед төрсэн юм л дуу л да. Ар айдад одоо миний хамгийн анх хийсэн уран бүтээл бол Сурагч насны баяртай гэж юм дуу байдгийг. Энэ хөгжмийг бол Чойжилж өг гэж манай Баян-Хонгор аймгийн Баян уусан харьяа тийм хүн хийсэн. За Налгар намрын уянга бол миний одоо Монголын ар айдад хийсэн ар айдад алтан панданд орсон хоёр дахь дуу юм байна. Тэгэхээр энэ дуу бол бас ар айдагийн түүхтэй бас холбоотой. Ягаад гэвэл энэ дууны зохиолч Чимэд Дорж гэж урлагийн гавь зүтгэлтэй хөгжмийн зохиолч бол Монголын ар айдад хөгжмийн редакцид маш олон жил ажилласан. Манай нэрт хөгжмийн зохиолч юм хүн байсан. Тэгээд нэг сайхан аялгуу сонсгоод Чимэд Дорж байгаа. За шинэ залуу ирсэн гэж шүлэг үчдэг дуулж чинь чи хүмүүн энэ аялгуун дээр одоо шүлэг зохионд чи аялгуугийн сонс би намрын тухай одоо бодож хийсэн юм дуу шүү гэсэн. Үнэхээр одоо намрын одоо байгалийн дүр зураг аялгуу чихэнд буусан. Тэгээд намрын шүлэг бичсэнтэй. Тэгээд тэр шүлгийн маань бас энэ хөгжмөдөө тааруулаад болмоор байна гэд. Ингээд энэ Налгар намрын уянга гэдэг дуу анх Монголын ар айдаагаар тэр намар ихшгэлсэн. Чимэд Дорж байгаа бол Ургацын далай гэдэг сайхан дуу хийсэн энэ хөгжмийн зохиолч шүү дээ. Тэгээд энэ Налгар намрын уянга гэдэг дууг Дашнямгой. За одоо энэ дуучин Сувлэг чамтай баярлаг дуулдаг Баян хоёр анх дуусан. Тэгээд олон жил одоо энэ 20 гаруй жил Монголын ар айдаагаар ихшгэлж хүмүүс бас сонсох дуртай байдаг. Намрын намарт ихшгэлж байдаг юм дуу юм. Тэгээд энэ дуу бол миний олон дууны үүдийг нээсэн, ивэл гişгэн хайрлсан, болгон сүлтэй дуу гэж ингэж боддөг юм да. За баярлалаа. Энэ дуу тэгэхээр зөвхөн одоо шүлгийн бичсэн хүндүүдийгүй хөгжмийн одоо зохиосон хүн бас радиогийн уран бүтээлч. Монголын ар айдаг бүр үндсэн уран бүтээлч хүн шүү дээ. Монголын ар айдаг уран хөгжмийн редакцид их олон жил ажилласан манай нэртэй одоо хөгжмийн зохиолч юм хүн. За баярлалаа. Ингээд сонсогчдоо дуугаа сонсгоё доо. Урхан салхиуэн нага Аргун талын таран талба Ауракам байшинжин нүргэлэхэн Таралан чхуни чараглако Налгар намрын уянга Нарны туян давсраа Холын дартан харгы зураг Урал хэрэг айны замда Будда тэч хурдалж явахын Чалдаш хүнний чараглако Налгар намрын
наран гисэн харва намрын ойлголцсон ирэх өгөмөр шимийн амтлаа өдөр жон зовгүй ажиллах ажил бүхний шараганах налгар намар имуймаг налгар намар имуймаг Сонсогч та бүхэн Монголын радиогийн Хөх Тэнгэр радио станцын Хөх Тэнгэрийн аялгаа нэвтрүүлгийг сонсож байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань Монголын радиогийн сэтгүүлч за мөн яруу найрагч Данзангийн юм оролцож байна. За хоёулаа дараагийн дуугаа яаж төрсөн тухай ярихаас өмнө радиод орж ажилласан тухайгаа ярив. Түрүүн та энэ налгар намрын уянга дуу радиод анх ороод ирсэн үеийг маань санагдуулж байна гэдэг чийсэн. За тэгэхээр цаг хугацаа бол хурдан юм байна л да. Одоо бид заримдаа бол их залуу юм шиг санаж бас уран бүтээл хийдэг. За тэгч ёстой юм шиг байгаа юм. Тэгвэл тэгтээ яг үнээр нь хэлэх юм бол Монголын радиод ороод одоо 24 жил болчихжээ. Тэгэхээр 24 жил гэдэг бол бас нэг хүний хувьд бол бага хугацаа биш л дээ. Тэгэхээр 1980 оны 7 сарын 15-нд Монголын радиод миний одоо ажлын тушаал гарсан ийм хүн. Наадмын дараахан. Тий, наадмын дараа. Тэгэхээр Цэнтийн Чимэдэрж яруу найрагч бид хоёр бол нэг өдрийн нэг тушаалын хоёр. Хоёулаа одоо радиод нэг өдрийн нэг тушаалаар орсон ийм хоёр хүн шүү дээ. Тэгээ хоёулаа нэг нь одоо тэр үед үйлдвэрийн редакцч байлаа тэр алманд, нөгөө нь тэр үед залуучуудын редакцч гэсэн тэр алманд орж ирсэн ийм хоёр хүн байгаа юм. Тэгээ зүйлд бид хоёр бас нэг редакцид 20 жил ажилласан байна. Радиод 24 жил ажилласан байна. За бас шүлэг найргийн маань энэ тэнд бас хүмүүс мэддэг болжээ. Энэ бол миний радиогийн одоо бидэнд өгсөн их өглөг нөмөр нөөлгөө гэж ингэж боддгийг. Тэгээд ер нь бол бас олон нэвтрүүлгийг хүмүүс зориулж хийжсэн байна. Радио бол одоо надад өгөх л ёстой бүхнээ өгсөн гэж ингэж боддог. Би радиогоос авах ёстой бүхнээ авсан гэж боддог. Тэгээд одоо хаяа заримдаа радиод өгсөн миний үлээх хөө гэж ингэж бас заримдаа үе боддог болчиход байгаа юм. Тэгэхээр таны уран бүтээл радиогийн алтан санд чамгүй байна. Зөвхөн дуу гэхгүй уран зохиолын сайхан нэвтрүүлгүүд, зохиомжууд байна. Шүлэг яруу найраг байна тий. Энэ бүгдийг бол бас радиогоосаа сурч, радиодоо зориулж, сонсогчдоо хүргэж байсан гэж бодоход бас бахархалтай л сайхан байна. Тийм байна. За ингээ хоёлаа дуугаа сонсох тухайга ярий да. Хөдөө нуур гэж сайхан дуу бий тийм ээ. Тий. Тэгэхээр радиод бол нэлээд олон дуу биш шүү. Сая өөрөө хэлж дээ. Тэгэхээр энэ хөдөө нуур дуу бол Түзлийн гам болд гэж хөгжмийн зохиолчтой хамтарч байсан миний дуу л да. Дуучин бол хоёр дуучин би анх Монголын радиод бол гавьяат жүжигчин Үнэн хүүгийн дууснаар орсон. За сүүлд одоо миний нутгийн хархуу гавьяат жүжигчин Сосор Баран бас дууснаар байдгийг. Энэ дуу бол 90-ад оны сүүлээр үтсэн юм дуу. За миний нутагт бол Хөхвөрдний нуур гэж хөөхөн жижигхэн нуур бий. Тэр нуурын дээр одоо сурагч ах үе насандаа гулгад тоглодог байлаа. Хажуу хавиргаар нь ад умал хөөж тууж явлаа. Тэгээд нутгийнхаа тэр нуурын зориулж бичсэн юм л дуу л да. Тэгээд хөдөө нуур гэж нэр өгөж дахилтан дээр миний тэр нуурын нэр байдаг Хөхвөрдний нуур гэж. Тэгээд хөгжмийн зохиолч Гам болд маань бас Баян-Хонгор аймгийн 3 болог сумын хүн. Тэгээд тэнд бас Хөхн нуур гэж ийм нуур байдаг юм байна. Тэгээд хоёулаа нутгийнхаа нуурын зориулж нэг дуу хийя гэж энэ хөдөө нуур гэдэг дуу хийсэн байгаамаа. Тэгээд одоо бол сонсогч олондоо Сосор Бармын дууснаар сонсгоё гэж ингэж бодож байгаа юм байна. За тэгье. Шолоодон цэврэгэн намараар буцлаа чиг эсрэгэн хаврын уринаар эргээд ирдэг юмда өтөө цэнгэг нуураа
уура хөхбүрдэнэмнэ нуура намуухан уснасан ундраад нарийн голон салаач өдрөхөн үүлэнд ховдаад утсаадэрдэг юмда өдөөцөнгөг нуура хөхбүрдэнэмнэ нуура Хөнгөн химнэлтэй их цоглог дуу байна тий. Тийм, энэ морьтой давхиж яваа юм шиг л. Одоо да манай нутгийн залуучууд дуулдаг юм аа. Ааха. Миний бяцхан горих гээд Мөн хотын хөгжим таны шүлэг бас нэг дуу байдаг. Нэг сурагч оюун гэрэлд дуулсан. Тийм байна. Одоо чамайг хэлэхээр бас санаж шүү. Энэ ойд би бас өөрөө ч ховорхон сонссон юм дуу ороод ирлээ. Энэ сайхан дуу. Одоо энэ хөгжмийн зохиолчид яриад байдаг да 2 3 мөнгөд тэрний шар мөнгөд гэж залуу одоо энэ олон сайхан дууви хүмүүс их олон дууг нь мэднэ. Энэ мөнгөд гэж залуу одоо бараг л 10 жилийн өмнө над дээр бас нэг аялгаа барьж ирээд. Та ер нь аялгау сонсоод дууны шүлэг бичээд идэг болтой байна. Тийм тохиолдол бий шүү. Ер нь аялгаугийн сонсож бичсэн хэд хэдэн дуу вэ? Тэрний л нэг байна л да. Мөнгөд маань сайхан аялгау сонсгож тэгээд би энэ дууг бичсэн. Миний бяцхан горих гэж ер нь хүний л тэр өөрийн дотор байдаг хүсэл мөрөөдлийн тухай ийм дуу юм. Бас радио дотор төрсэн ийм дуу шүү. Шүлгийн дотор нь бичсэн. Радиогийн одоо энэ дуу тавиад байгаа энэ мэж дээр хөгжмийн сонсож байгаад тэгээд одоо ажлынхаа ширээн дээр бичсэн ийм дуу шүү дээ. Ер нь тэгээд их олон дуу бол радиогийн дотор төрсэн. Радио их барьж авсан гэдэг юм. Ийм одоо тодтолтойгоор ярих дуунууд нэлээд биш шүү. Тэрний л нэг л ийм дуу да. Одоо сонсоход бол харин их сонин сонсогдож мэднэ. Би бол ойрд сонсоогүй ийм дуу байна. Манай сонсогчдод бас магадгүй шинж сонсогдож яж мэднэ. Тэг уг нь бол 1988 онд радио алтан санд орсон ийм дуу байна л да. За ингээ бүгдээрээ тааж бас ойр сонсоогүй юм чинийг сонсоод байгаа тийм ээ. Дуугаа нэг сонсъё. Дасан багын төрхөлдсөн элбшидийн тол Дарангар гэрүү хосрон цацаарч намайг баясгах ус Очим холын чамд мен очхоо Уянгдог минь айлан урснаа Болор эрдний өнгөр цацрах Барига мөнгөн урсгав Бодлын дундаас нэмсэглээ Сайхан чиний харц Нарангаар гэрүү хосрон цацарч Намайг баясгах ус Алс холын чамд мен очхоо
Оддын доор дуугадуулах амгалан хөхөс минь Ариун сэтгэлийн минь үгийн амрагт минь хилээч Наран гариг руу хосрон цацрах миний бяцхан гарих Тэртэ холын чамд минь очхоо Түрлэг дог минь оргон урснаа Түрлэг дог минь оргон урснаа За сонсогч та бүхэн хөх тэнгэрийн аялгуу дуу хөгжмийн нэвтрүүлгийг сонсож байна. Одоо сонсгох дуу маань өнөөдрийн зочин Данзангийн Нимагийн шүлэг даваагийн хөгжим хоёрч дуу байна л да. Чамайг харсан гэрэл тагшин намрын алтанхан учрал гээд. Нэг нь дуучин Бат ундрахын дуулсан, нөгөө нь Гавьяат Жанчийн дуулсан. Ийм хоёр дуу байна. Тэрийн хоёр дууныхаа талаар ярих уу? Энэ миний сүүлийн уран бүтээлүүд байна. Энэ шин дуунууд. Энэ дөнгөж өнгөрсөн онд хийсэн дуунууд байна. Хүмүүс боломжийн сонсоод байдаг. Танай хөх тэнгэрийн нөгөө дуу явдаг Зохиолын дууны наадам. Наадмаарч ойлонгаар нь орсон бас аягүй санал манд аваад. Гэрэл агшин чинь бас нэг хэсэг нэлээд санал аваад амжилттай явж ирсэн шүү. Тэгээ энэ бол одоо өдөр тутамд хүн болвол одоо өдөр болгон сайхан хүнтэй, сайн хүнтэй учирч байх юм бол бас тэр өдрийн ажил үйлс одоо өөдрөг байдаг. Хүн болвол бие биендээ гэрэлгээ өгч явах учиртай гэж би ингэж боддгийг. Тэгээд энэ хоёр дуу бол тийм л одоо сайхан гэрэлд агшны тухай, сайхан учирлын тухай ийм хайрын дуунууд байна. Тэгээд энэ хайрын дуунуудыг надтай уулзаж учирч байгаа энэ мөчид бас сонсъё гэж сонгож явсан. Эрхэм залуу бүсгүйд одоо их баярлж байна. Жаргалууны хэрдэ ягахан хатар чинь туяараад үрэн мөнгө анхаартай очирдин нарасэт гэтматсан зидмикэ гэрэл дагшнаа би мартаагүй
Учирлаач үчи зүудэн болзоо ихний тарачин үдэрдээд ихний хари собинтай учирлын наран сэтгэд мацаа зэдмикэ өдрөө би мартахгүй мартаагүй чамайга гарсан гэрэл дагшнаа Дагшнаа би мартаагүй Сонсогч та бүхэндээ бид Монголын радиогийн сэтгүүлч Яруу найрагч Данзангийн Ямагийн уран бүтээлээс Хөх тэнгэрийн аялга болгон хүргэж байна. Тэгэхээр дараагийн сонсох гэж байгаа дуу чиний хэд эргэж жаргана гэж гавьяа жүжигчин Сосор урмын дуусан дуу байна л да. Тэгэхээр энэ дуу яаж төрсөн бэ? Энэ дууны түүхийг ярих ёстой түүхээ гэж ингэж бодож байна. Энэ нь уран бүтээл болгон өөрийн түүх цадигтай, цаг үетэй, од нар сартай бас хүн шиг хөв төлөнтэй байдаг шүү дээ. Тэгэхээр чинийхэн дэрэг жаргана гэдэг энэ дууг бол би гэргийдэн зориулж бичсэн юм дөө. Эхнэр бид хоёр одоо бас л 24 жил нөгөө монголчуудын хэлдгээр тоонтойгэр толгой холбож достой шилэн тушуу холбосон байна. Тэгээд гэргийдээ бол олон шүлэг бичсэн л дээ би. Тэгэлгүй яах Тэгээ вэ? харин яг өөртөө зориулсан дуу бол их цөөхөн байжээ. Тэгээд чинийхэн танай хань сонсож байгаа байх гэж бодож байна радиогод. Сонсож байгаа байх гэж бодож байна. Сонсоосай гэж бодож байна. Тэгээд чинийхэн дэрэг жаргана гэдэг энэ дууг бичсэн. Тэгээд энэ бол эхнэр маань төрсөн өдрөө хийж байсан өдөр. Тэгээд бид бол нэг ойрхон хэдэн найзуудтайгаа голын тохойд гараад тэгээд ер нь тэнд бол хүний амьдралын тухай, ханийн тухай зүгээр тийм сэтгэлийн хөгжөөнтэй хошин тийм л яриа хөрөө болсон л да. Тэгээд ер нь хүн ханыхаан дэргэд хэр зэрэг жаргадгийн, хэр зэрэг зовдгийн. Ер нь тэр хоёрыг одоо хэмжих ямар гэж хэмжүүр байна гэсэн шиг юм яриа л. Тэгэл яг бид гэр бүлүүдээр явжээс учраас чиний дэргэд би зовсон, чиний дэргэд би жаргасан гэдэл. Тэгээд тэндээс төрсөн. Үнэхээр яруу найрагч юм бол одоо чи дуу бичих ёстой гэж найз нөхд маань даалгасан. Тэгээд би найз нөхдийнхөө тэр даалгаврыг нэгдүгээр биелүүлсэн. Хоёрдугаар өөрийнхөө зүрх сэтгэлийн даалгаврыг биелүүлсэн. Энэ дотор бол цэцгэн өргөстэй хорвоод чинийхэн дэргэж жаргана гэсэн нэг ийм мөр бий. Тэгэхээр хүн бол орчлон хүнд яаж ч өргөс зүгөө үзүүллээ, яаж ч гэрэл сүдрөө үзүүллээ, ханыхаан дэргэд хүн жаргадгаа л гэсэн ийм дуу. Энийг бол манай улсын гавьяа жүжигчинд Сосор урам одоо сайхан дуулсан. Өөрийн одоо сэтгэлийн хэмнэлтэд дуулсан юм уу гэж би сүүлд сонсоод одоо бодсон. За хөгжмийн зохиолч нь бол гам болд гэж. Энэ жил одоо морин хуурын шагнал хүртсэн залуу хөгжмийн зохиолч энэ залуу шүү дээ. Тэгээд би сүүл тоглоом хийгээд ер нь одоо надтай 5-3 дуу хийгээд байх юм бол олон шагнал хүртэх боломж биш шүү гэж. Өөрийгөө магтаж нариган болгож ингэж хэлжсэн. Тэгээд сайхан аялгау хийсэн гэж ингэж боддгийн. Тэгээд бас олон хүн хандаа зориулж энэ дуу дуулдаг болоосай, дуулаасай гэж бас хүн чинь дууныхаа зам мөрд бас залбирч урт дуулагдаасай, удаан амьдраасай хөөгчгээ санана шүү дээ. Тэгээ энэ дуунтаа бол би их бас сайн сайхныг ерөө жил суудаг юм хүнтэй. Миний одоо шинэ уран бүтээлүүдийн нэг. За ингээд чиний хээдэргээд жаргахсан гэсэн сайхан дог сонсогч та бүхэндээ хүргье.
Миний ямар өрөөлөөр сарны хорвот учруудаа хинидэ жахан урминчи миний хэн заяан эррэвэдэ хинидэ жахан урминчи миний хэн заяан эррэвэдэ Сингэж хэмжихгүй сэтгэл юм шоо аллагхан зүрхийн танаарэ автарч хэлэхгүй этгэл юм шоо аллагхан зүрхийн танаарэ автарч хэлэхгүй этгэл юм шоо хосолсонч амьдрлагэтэг сахнодо цэцгэн чурста хорводон чиний хэндэргэт чаргандада цэцгэн чурста хорводон чиний хэндэргэт чарганада За сая та бүхэн Монгол Улсын гавьяа жүжигчин Сосор Боромын дуулсан чинийхээ дэргэд жарганаа гэсэн сайхан дог сонслоо. Саяын дог сонсоод олон хүмүүс санийхаа тухай бодож исэн байх гэдэгт эргэлзэхгүй байна. Та чинь 10-аад номтой. За тий. Тий. Уран бүтээлийн хөтлөгийг чинь 2 удаа хийгээд авсан да тийм ээ. 2 удаа уран бүтээлийн цэнгүүнээ хийсэн. Нэг нь би амьдралаа би чамд хайртай гэдэг нэртэй байсан санагдаад байна. Яг тийм 1996 онд амьдралаа би чамд хайртай гэж уран бүтээлийн анхны цэнгүүнийг хийж байлаа. За тэрний дараагаар өнгөрсөн 2002 онд аялгаунд ихшгэлсэн шүлгүүд минь гэж уран бүтээлийнхаа 2 дахь цэнгүүнийг хийсэнтэй. Тийм энэ бол бас уран бүтээлчдийн сайхан баяр болдог. Ганцхан таны уран бүтээлийн биш ерөөсө хамт ажиллаж байгаа радиогийн уран бүтээлчдийн, яруу найрагч зохиолчдийн, дуучдын, хөгжмийн зохиолчдийн бас баяр болдог тийм ээ. За тэгээд Монгол радиогийн Алтан санд таны ер нь хичнээн дуу байна вэ гэд би фондныхоо хүнээс асуулаа л да. Тэгэхэд өө олон штэ 50 гаруй дуу бол би гэж. Тэр орчмын дуу биш үү? Ер нь бол хамгийн анхны дуу 1980 онд орсон гэж бодохгүй. Тэрнээс хойш чинь 24 жил жилд нэг 2 дуу хийгээд байсан гэж бодохтлоо ойлгомжтой байгаа юм да. Аха. Тэгээд амьдралаа би чамд хайртай гэд түрүүн нэр хэлэхэд манай сонсогчдоос нэг л татан танил нэр сонсогдсон байгаа. За үнэхээр ч аргагүй энэ бол Монгол Улсын гавьяа жүжигчин Бүрнээ баярын дуулсан Сүхбаатарын хөгжим, Данзангийн Ямагийн шүлэг амьдралаа би чамд хайртай гэсэн дуу шүү дээ. Дууны нэр. Тэгэхээр энэ дууг яаж төрүүлсэн тухай ярил? Энэ сонирхолтой сайхан асуулт байна. Ер нь амьдралаа би чамд хайртай дуу хэрхэн төрсөн тухай бол би сонин сэтгүүлд бичиж байсан. За иймтэн дараа радио телевизэд ярилцлага өгч байсан. Тэгээ ярилцлага өгөх тутамд энэ дууны тухай шин сайхан дурсам цэрэгдэг дуу бүтэж байсан. Тэр үеийн цаг хугацаа дэргэд хүрээд ирдэг л дээ. Ягаад ийм байдг вөхлөр энэ бол одоо миний баг нэрийн хуудас болсон ийм уран бүтээл юм. Дууны шүлгээр дуугаар одоо нэрийн хуудас хийн гэдэг бол бас нэг их муу юм биш л дээ. Хэдийгээр энд дуучин хөгжмийн зохиолч оролцдог байлаа ч гэсэн дуу бол яруу найрагчийн бас нэг жигүүр байдгаа гэж ингэж боддог. За энэ дууг бол би 90 онд бичсэн ийм шүлэг байгаа юм. За анх Сүхбаатар дуу хийчгээд ирээд бид хоёр сонсож байлаа. Амьдралаа би чамд хайртай гэдэг дууг
хамгийн анх эхлээд хөгжмийн зохиолчоос нь би сонсож байлаа. Хамгийн анх өөрөө эхэлж сурсан ч байж магадгүй. Тэгээд хожим хойно манай Бүрнээ баяр гавьят маань дуулсан ийм дуу. Энэ дуу бол бас намар төрсөн дуу. Тэр намрын шаргал аялгаунд дор ирэх буцах тэр цагийн их өвдөс тарин дор л одоо бас амьдралын тухай ухаарл гониг ирэх буцах цагийн тухай л одоо бодож иж бичсэн юм дуу да. Тэгээд намайг их олон хүнд ер нь одоо сонсогчдод уншигчдад танил болгосон юм дуу. Энд тэнд явж байгаад бол амьдралаа би чамд хайртай дуу бичсэн гэхлээр усууд нэлийн сүрхий айхтар бас хүрээлтгий шүү. Тэгээд энэ дундаа би хайртай байдаг юм аа. Сүүлд хамгийн анхны зэнгүүнээ энэ дуугаар нэрлэж хийсэн Яндангийн Сүхбаатар гэж их дөлгөө аялгауш гэх тийм уянгалаг тийм сайхан залуу байлаа. Миний уран бүтээлийн үйлчлэлээр гарч ирсэн надад баяр хүргээд. Тэгээд хожим хойно би нөхрийгөө тэнгэр бурханд явцсан хойно дээд тэнгэрд бурхан тэнгэрд бас сайхан аялгау зохиодог хөгжмийн зохиолж хэрэг болсон болоо да гэж ингэж бодож байсан. Тэгээд энэ дуу бол сонсогчдийнч хөгжмийн зохиолчийнч минийч хайртай дууны нэгэ. Тэгээд одоо зохиогдсноос хойш 14-5 жил одоо дуулагдаж байгаа юм байна. Тэгээ бас л одоо түрүүний хэлдэг шиг өмнө нь бас 40 жилийн зам харгуй тосоосоо гэж ингэж л бодож байна да. За баярлалаа. За ингээд сонсогчдод хоёлаа энэ сайхан дуугаа билээлээ дээ. За тэгье. Бол боцох болдог дэлхий энгэрэн түшээд өгд минь отдооч ээжэм баярлуул зүрсэн төрдөг юм аа эхийн хэвлийгээс хүйгээр саллавч эх орноосоо амин салдаггүй дагаад хэслэн эрдэг хорвоо үсэн бүхэн санснаар болдоггүйч хүний хүүчин зорьсондоо хүрдэг юм аа авийн голом тас халаан таславч алгүрийн хайран тасалдаггүй Өнөөдрийн Хөх тэнгэрийн аялгаа нэвтрүүлэгт маань цаг зав гарган хүрэлцэн ирж ярилцлага өгч энэ дуунуудынхаа төрсөн тухай сэтгэлдээ хуваалцсан явдалд танд гүн талархлаа илэрхийлж байна.
хүний хүү зарсандаа хүрдэг юм а гэж сая дууллаа. Тэгэхээр эх орны хүү, ижээ аавын хүү данзангийн юм а гэж хүн зарсандаа хүрч хийж, бүтээж, туурж, оргилж явнаа гэж бодож байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсон Нацаг Доржийн болон Монголын үйлдвэрчний хэвлэлийн шагналтай сэтгүүлч яруу найрагч Данзангийн Яма танд бүтээлийн ориглон амжилтыг бүгдэд уурайлтай байхын ерөөлийг өргөн дэвшүүлж байна. За маш сайхан ерөөл хэлж байна. Энэ ерөөл Батар шголтгой. Баярлалаа. Нэвтрүүлгийн найруулагч Саран Гэрэл, хөтлөгч редактор Амар Зэя.